Hello guys, welcome back to Rich Tara Хүзэр. За өнөөдөр бүгдээрээ ганц би эхний ордонд төрсэн хүмүүсийнхаа хайр дурлалын энергийн урсгалыг мэдэрцгээе. Харцгаая. Тэгээд дээрээс нь шинээрээ амьдралд нь хайр дурлалын хэлбэр дээр хүн орж ирж байгаа талаар мэдээлэл авъя. За хэрвээ таны нар сар, мандалд болон Венус гарагийн байршилж байна. Эхний ордонд байрласан бол энэ төлөв танд хамаатай гэсэн үг. Тэгээд үзэж байгаа үзэгчтэй хандаж хэлэхэд энэхүү төлөв маань ерөнхий төлөв учраас хүн болгоны амьдралд таарна гэж байхгүй. Тийм учраас та авах мэдээллийг аваад хайх мэдээлэл нь хаяарай та. За би уламжлалт ясаараа хүзрээ 3 байна. Мөн дээрээс нь би хүзрийнхаа энергийг кристалл байгалийн чулуугаар цэвэрлсэн байгаа. Тийм учраас та өөр хүний энергийг хүзрний төлөвт хамаарал хүзрний төлөвийг өөрчлөх үедээ гэж санаа зовхгүй байгаарай. Надад мэдээлэл авчирдаг охины нэрүүд минь эхний ордонд төрсэн хүмүүсийн маань тэр тусмаа ганц би эхний ордныхонд маань шинээрээ романтик харилцааны нэрнд партнер орж ирж байна. Тэр талаар мэдээлэл өгөөч. За танд урьд нь романтик харилцаан дээр нэг шудраг бус зүйл тохиолджээ. Энэ картыг бүгдээрээ дараа нь тодорхойлуулах болно. Хэн нэгэн таныг хуурсан ч юм уу худлаа хэлсэн байж магадгүй. Өмнөх романтик харилцааны партнертай хоёр банд доошоо харж унжээ. Wow. The Queen of Wands. За би нэг гал махбодтой хүн харж байна. Танаас насаар ах. Тэгээд гал махбодтой энэ хүн маань тантай анх та хоёр биенийг хараад ямар бибидээ маш их attractive байна гэсэн үг. Ямар нүдэнд дулаахан, ямар дур булаам юм бэ гэсэн тийм мэдрэмж төрнө. Тэгээд Justice доошоо харж унсан. Gift. За ямар ч лээсээ нэг хуультай холбоотой юм тохиолдсон юм уу да? Зарим нэг эхний ордныхаа маань хуучин романтик харилцааны партнераасаа нөхрөөсөө эхнэрээсээ ч юм уу салсан байх магадaltaй байна. Тэгээд та бодохдоо энэ нь ингээд таны амьдралд маш шудраг бус зүйл болжээ гэж бодож байтай л яг үүндээ бол энэ нь танд ертөнцөөс ирж байгаа бэлэг байсан гэж байна штэ. Энэ бэлэг маань таныг яг танд таарахгүй хүн амьдралд чинь байгаамаа. Тэрнээс холдоо гэж ингэж өгж байгаа. Тийм учраас та тэр өнгөрсний болсон таагүй явдлуудыг яг нэг бэлэг гэж бас заримдаа харах юм бол тэр өнгөрснөө тавьж явуулахад танд илүү амархан байна гэж юм. За тэгээд King of Wands. Энэ нь болохоор гал махбодтой хүн гэж хэлсэн шүү дээ. За энэ хүнийг тодорхойлуулъя. Ойрын хугацаанд уулзах гэж байна уу? Энэ хүнтэй яг ямар шугамар уулзах гэж байна? Энэ хүн маань өөрөө айгуу тийм зовлон шаналлалтай ч юм уу нэг юмд айгуу тийм санаа зовдөг хүн юм байна. Тэгээд тэрний төгсгөл нь ирж ийн гэж байна. Тэр нь өнгөрсөнд бас нэг юм таагүй зүйл болсон байна л да. Энэ хүнийг ингээд өөрийнхөө толгойг гартаа бариад ингээд доошоо хараад суух тийм мэдрэмж. Тэгэхээр тэрний араас ингээд авс байгаа учраас тэр бүх таагүй зүйлүүдийн төгсгөл ирлээ ингээд цэг тавигдлаа. Шинэ эхлэл ирж ийн гэж байгаа байхгүй юу? За тэгээд энэ хүн маань тантай ингэж хамт амьдрал зохиохыг хүсэх юм байна. Family room гарч ирж байгаа. Хамтдаа ингэж байр орон сууц авдаг ч юм уу. Нэгсэндээ нэг гэр доор амьдрахыг хүснэ. Тэгээд энэ хүнтэйгээ яг ямар шугамар танилцах вэ? Тэр талаар мэдээлэл өгөөч. Concern. Нэг л зүйлийн талаараа ингээд бодлогошроод байж байна л да. Би хизээ энэ хүнтэйгээ уулзах юм бол хизээ миний амьдрал яг надад тохирсон хань гарч ирэх юм бол гэсэн бодлоод маш их гарч ирж байна. Тэгээд тэрнээсээ үүдээд
гэж жоохон ачаалалтай ч юм уу, таны нуруунд дээр 10 ширхэг мод үрүүлчихсэн ч юм уу, маш их ачаалтай, стресстэй явж байгаа романтик харилцаан дээр. Тэгэхээр яг нь та нөгөө нэг энийг санах хэрэгтэй. ертөнд рүү бид нар ямар энерги явуулна, буцаад тэр энерги авдаг учраас та хэрвээ стрессээр дүүрэн ачаалттай энерги явуулах юм бол буцаал ертөнцөөс таныг ачаалттай болох, стресс түлэх тийм зүйлүүдийг татна гэсэн үг. Тийм учраас яг нь сэтгэлээ маш амар амгалан, тайван, аль хэдийн хүсэж байгаа юм чинь биелчихсэн юм шиг тийм энерги явуулах тусам улам ертөнц таны зүг рүү буцааж тэр энергийг илгээдэг байгаа. Тийм ситуацуудыг, тийм хүмүүсийг. За тэгээ Hierophant маань доош гарч унсан нь яг одоо ихэнх ордныхан маань юу яг тийм serious relationship боёо тийм чухал харилцаа үүсгэхийг бол зорилгоо болохгүй байна. Чухал харилцаанд юу арах вэ гэвэл гэрлэлт байж болно. Урт хугацаанд ингээд бие биентэйгээ ингээд найдвартай тийм харилцаа байдаг штэ, бие биенийгаа одоо миний найз охин, миний найз хүү ингэж дууддаг. Тэгэхээр тийм төрлийн харилцааг одоогийн байдлаар бол хүсэхгүй байна. Зүгээр нэг casual бие бинийгээ хараад заримдаа бие бирүүгээ залгаал нэг уулзаал тэгэл заримдаа хайчдаг. Айгуу тийм урсгалаараа. Ерөнхийдөө ихрийн ордныхан маань айгуу тийм агаар махбодтой хүмүүс л дээ. Яагаад вэ гэхээр агаар чинь тухайн хүнийгээ айгуу тийм хийсвэр болгочдаг. Нэг газраас нөгөө газар руу ингээл хийсэл байждаг. Тэгэхээр яг нь сонирхол маш амархан буурдаг. Тэр тохиолдолд романтик харилцаан дээр яг таарсан хүнээ олоход жоохон хэцүү байх магадaltaй. Зарим хүмүүс ихрийн ордныхан маань айгуу тийм юу хүүхэмсэх ч юм уу, жоохон шалиг ч юм уу гэж хардаг гэж магадгүй. Яагаад тэгэхээр нэг л мэдгээд нөгөө партнераа айгуу хурдан салчихсан байдаг. Ингээл. Гэтэл яг үүндээ бол дотроос нь сонирхол нь буурчихсан үед өөр яалтаач билээ дээ, тий. Тийм учраас одоо найзууд чинь ч юм уу, гэр бүлийн хүрээнээс ч юм уу таныг ингэж тэд нэр дүгнэх гэдэг бол тэр дүгнэлтийг нь битгий тоогоорой гэж хэлээ. Угаасаа таны туулж байгаа амьдралыг та л өөрөө мэдэн шүү дээ, тий. Танаас өөр хинч таныг яг юу туусныг, ямар мэдрэмжтэй байж байгаа тэр сонголтыг хийснийг мэдэхгүй учраас битгий өөрийгөө бити хатуу өөрийгөө дүгнээрэй гэж хэлээ. Тэгээд ерөнхийдөө бол энэ гал агаар хоёр их цогцдог шүү. За гал агаар одоо жишээлх юм бол асч байгаа гал дээр ингээд агаар ингээ үлээчгээр тухайн гал улам илүү одоо дөрүлцдэг штэ тэ. Мөн нэгэн адил энэ хүн та хоёр ингээд бие бинийгээ маш их анхаарад сэтгэл нь маш их татагдана гэсэн үг. Тэгээд world буюу ертөнц гэдэг хөтөр маань доошоо харж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор урд нь болохоор танд ингээд заримдаа романтик харилцаан дээр сонирхол чинь амархан буурчдаг ч юм уу. Одоо юу гэх юм бэ? Нэг л сэтгэлээр чинь болж өгөхгүй юм байгаад байсан юм л да романтик харилцаан дээр. Тэгэл тэрний одоо цэг нь тавигдчихэж байна. Шинэ шат ахиж байна гэсэн утгатай. Hierophant world хоёр зэрэг хамтдаа унсан учраас. Тэгэхээр одоо та романтик харилцаан дээр ингээд шат ахиж байна гэсэн үг. Өмнө нь та одоо партнераасаа за миний партнер ийм байх хэрэгтэй гэсэн ийм шинж тэмдгүүдийг ингээд заачсан байсан юм байна л да. Тэгэл одоо ингээд тийм шинж тэмдгүүдээс хаяад илүү нөгөө нэг open minded буюу илүү томор харагч байгаа. За өндөр нь байгдээ ийм юм та тий. Яг үнэн голоосоо намайг хайрлж чаддаг гэдэг ч юм уу. Ямар ч байсан та өөрийнхөө тэр урд нь та романтик харилцааныхаа партнерыг А гэдэг жижигхэн өнцгөөс хардаг байсан бол одоо та хүнийг дүгнэхдээ илүү томоор дүгнэдэг байх магадaltaй. Таны шат агсан гэсэн үзэх үзэл бодлыг чинь. Тэгээ Queen of Wands даашгаа харж унсан. Энийг болохоор би та өөрөө гэж хэлнэ. Гэхдээ та өөрийгөө болохоор тийм айгүй attractive гэж хардггүй юм шиг санагдаад байх юм. Буюу тийм дур булаан болов үгүй болов гэж сандаа өөрөөсөө асуудаг ч юм уу. Талент хараад өөрийгөө гоочлох юмнууд айгүй улантай санагдаад байдаг. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөөч. Мэдээлэл авчирч байгаа охин нэрүүдтэй маш их баярлалаа. Journey гарч ирж байна, ad level гарч ирж байна. Зам дээр чинь таарна. Тэгэхээр яг нөө миний түрүүний хэлсэнчлэн энэ та гал махбодтой энэ танаас насаар ах
хүнтэй. Насаар заавал ах байх шаардлагагүй. Бас үзсэн харсан юмараа айгу тийм танаас илүү олон зүйлийг харж үзснээрээ амьдралыг айгу томор хардаг гэж магадгүй. Тийм учраас жоохон ахмад энергийг явуулдаг гэж магадгүй энэ хүн. Тэгэхээр энэ хүн маань таны амьдралд гарч ирж байгаа гинэ. Ингээ зам дээр ч гарч ирнэ. Яг нөгөө заяаны хэн зам дээр гэдэг шиг. Гол дурын эмэгтэй гэж байна. Тэгэхээр та энэ хүнтэй таарснараа гол дурын эмэгтэй болно гэсэн үг энэ хүний. Main female. Тийм учраас бити өөрөө өөрийнхөө үн цэнийг бусадтай харьцуулж тогтоо. Таны үн цэн танаас өөрөөс чинь дотроос ч гарч ирдэг. Тэгэхээр өмнө нь та өөрийгөө ямар нэгэн романтик харилцаан дээр алдаатай сонголт хийсэн гэж өөрийгөө буруутгаад байдаг бол одоо тэрийгэ болох хэрэгтэй гэж байна л да. Тийм ч учраас энэ маань Eight of Cups гэдэг хөзрөөр дагагдсан байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо өмнө нь танд нэг зүйл ингэж сэтгэлээр чинь яг хүснээр чинь болоогүй. Тэр зүйлийг таагүй зүйлээс ингээд орхиож явааж өөр ирээдүйн рүү ингэж яг одоо руугаа ч юм уу ямар ч байсан өөр ирээдүйн рүү ингээд алхаад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань зөв маш сайхан энерги. Яагаад вэ гэхээр бид нар өнгөрсөндөө амьдрал айхан бол одоо байгааныхаа одоо гэдэг цагийнхаа хүч энергийг юусэн анзаардаггүй. Тэгэхээр өнгөрсөндөө битээ амьдраачаа гэж ихрийн орчныхандаа зөвлөе. За энэ хүзрийг улаандаа тодорхойлъя. Lovers гарч ирж байна. Та тэгэхээр өнгөрсөнөө орхих мөчөд энэ хайр дурлалын талбар дээр таны романтик одоо заяаны хань хос болох хүн чинь гарч ирж байгаа. Ингээд lovers гэдэг. За тэгээд энэ хүнтэй яг хизээ уулзах вэ гэдэг талаар асууя. Бид нарт нэг тоо өгөөч. За 5 гэдэг тоо гарч ирж байна. 5 сарын дараа ч юм уу 5 хоногийн дараа байж болно. Эсвэл 5 жилийн дараа, 5 цагийн дараа, 5 минутын дараа ч юм уу. Тэгэхээр 5 гэдэг тоотой их хамааралтай цаг дээр та тэр хүнтэй уулзнаа гэж байна. За тань хандаж trinket сонгоё. Түлхүүр. Итгэл. Тэтэм. За хамгийн ихний түлхүүр гарч ирсэн. Тэгэхээр энэ нь юу гэж байна гэхээр романтик харилцаан дээр та яг өөртөө тохирох заяаны ханаа татах түлхүүр танд байгаа, гартчин байгаа. Тийм учраас өөрийнхөө хүчийг ашиглаа. Битгий итгэл найдвараа алд гэж араас нэгэд итгэл гэдэг trinket гарч ирсэн. Тэгээ хатан хааны тэтэм гарч ирж байгаа нь өөрийгөө ямар онцгой вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Одоо өндөр зиндааны гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр заавал нөгөө нэг удам судраараа хөөгөөд өндөр зиндааг тодорхойлуулах бай шаардлагагүй. Зүгээр яах нь бид нэр энэ дэлхийн ертөнцөөс ганц цорганц төрсөн гэдэг утгаараа бидний өвөрмөц шин чанараа онцгой байдал тэр бүгдээ шалтгаалдаг. Тийм учраас бидний ямар одоо хатан хаан шиг ч юм уу хаанч юм уу те онцгой садан тийм өөрийгөө дээдлж хэрэгтэй л гэж аах шиг байна. Тэгэхээр толон тараа та өөрийгөө ямар гайхамшигтай юм бэ? Ямар тансаг юм бэ? Ямар мундаг юм бэ гэдэг одоо чухал алхам бүртээ ингэж өөртөө сануулж авах хэрэгтэй гэж юм л да. За тэгээд ихрийн орчныхандаа хайр дурлал дээр нь амжилт хүсье. Удахгүй энэ King of Wands-ийн хүнтэй уулзах гэж байна да. За баярлалаа.